удшимэндээ. За таазыг дээрээс нь дулаалгахын тулд эхлээд нь доороос бүтүүлнэ. За мембран буюу пластик авал битүүмжийн пластик бол хийгээд дараа нь хөндлөн зөрүүлж хөндлөн моднууд юмнаа. За тэгээд дээрээс нь базалт хөнгө дээрээс нь сайхан шахаад усар зайгүй яваад за энийхээ дээрээс бол хавтан явнаа. Одоо ингэж бэлэн болсныхаа дараа хавтан яваад тэгээд дахиад хөндлөн мод зангидаад тэрэн дээрээ дээврэх таана. За энэ бас ингэ шилэн үн доор нь яваад бас мөн ялгаагүй ингэж хийгээд битүүмжлээд дээрээс нь хавтан яваад энэ болохоор дахид зөрж явж байгаа. Өшөө өндөр бол зузаан болгож байна. За ингээд завсар зайгаар бол ингэ шахаж чинь ингээ хоёр талд нь цаас хийж байгаа шахаж оруулахлаар их амар байдаг. За манайхан бичлэг талж полуудаар жилүүх мэдээлэл аваарай.